засвар хөдөлгүүлж ирсэн. Тэгээд энэ засвар хөдөл маань ерөөсөө үүсээгүй. Ерөнхийдөө нэг яг миний харж ирсэн хэмжээнд бол үүсээгүй л дээ. Тэгээд энэ дээр бол энэ арилж хийгээгүй. Гэхдээ паунд хэмжээнд евро хэмжээ тэгээд хосол ерөнхийдөө адилхан хөдөлдөг шүү дээ. Тэгэнгუთ өнгөрсөн 7 хоногийн би нэг хэлжсэн да нэг риск оролтыг евро хэмжээ дээр хийцэн байгаа. Тэгтээ яг хасахтаа явж байгаа гэж нэг хэлжсэн. Тэрийг хийвээс санаж байгаа бол яг эндээс риск оролт хийцэн хасахтаа ямар ч гэсэн явж байгааг хэлжсэн. Тэр энэ оролт маань нэр нь өнгөрсөн 7 хоногт тултган даавгүй явсан. Ерөнхийдөө нийлээд доош ороод ирсэн. Тэгэхээр евро хэмжээд дээр арилжаатай болохоор паунд хэмжээ дээр бас давхар арилжаа хийх бас төдийлэн шаардлага байхгүй. Яг адилхан хөдөлгөөн хослол болохоор энэ бол яг оролт бол яг through the situation about these delays. Тэрний дараагийн хостол нь болохоор USTCAD гэдэг хостол. USTCAD гэдэг хостол дээр болохоор бас риск оролт байна гэж ярьжсэн шүү дээ. Тийм өнгөрсөн 7 хоногт. Яагаад риск оролт байгаа вэ гэхээр тэрэнд ерөөхдөө дээшээ байгаа ч гэсэн яг энэ сэрэнд зурагдсан байгаа энэ сэрэг тундаагүй барьж байгаа. Тэгээ өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр бол ингээд дээшээ гарч ирээд сэрэний SP line руу нэлийн дөхөд ороод ирсэн. Тэгэхээр эндээс ерөөхдөө ийм гурван нөхцөл айл нэг нь үүсэх юм бол short ороод short нь ерөөхдөө median line хүртэл ерөөхдөө бол явах магадлал өндрөө гэж харж байсан. Тэгээд ерөөхдөө үрдүүн маань яасан бэ гэсэн чинь ерөөхдөө эндээс шууд унсан. Унаад median line-аад аваад бүр доошоо ороод ирсэн. Тэгэхээр энэ дээр бас ерөнхийдөө яг харж байсан нөхцөл маань төдийлэн гоё үүсч чадааг болохоор яг тэгээд дээрэс нь яг трендийн эсрэг арилжаад байсан болохоор яг оролт хийхэд нэлээ итгэлгүй л байсан л да. Ерөнхийдөө зүгээр хараад өнгөрөөсөн гэж болно энэ арилжааг. Тэгээд ерөнхийдөө яг хүлээжсэн гоё нөхцөл үүсээг болохоор трендийн эсрэг арилж болохоор энэ дээр ерөнхийдөө хараад үзэхгүй. Бадгүй одоо эртлүүд яг энэ сэрээ бол тунд авгүй ингээд мэдээлэл өгöd байгаа. Тэгэхээр энэ их 7 хоног гэсэн бас энэ дээр яг сонирхолтой гоё нөхцөл үүсч магадгүй гэж хараад байна. Гэтэ яг одоогийн байдлаар нэг жоохон яг ерөнхийдөө доод SP line ирсэн байгаа болохоор энэ дээр рейнжилж болоос боловч хэмтэй хамтгай. Таны бодож юм уу? Монгол жахаа болсон хөө гэж хардаг. Тэгээд дараагийн хостел болох нь Швейцар, франк, Сингапур доллар гэдэг. Энэ хостлыг одоо баг 2 дахь 7 хоногтоо ингээд харж байна. Яагаад хараад байгаа гэхээр энэ 4 цаг дээр амар нэг юу үсчээд байгаа. За би энэ чартанд Швейцар, франк, Сингапур доллар гэдэг хостел. 4 цаг дээр болохоор ингээд ерөнхийдөө ингээд үүсчихэд байгаа. Засвар одоо нэг паттерн зураад байгаа. Яг одоо энэ хөдөлгөөн энэ дээр ингээд ерөнхийдөө ингээд засвар яваад тэгээ ингээд доош орж ирэх гээд байгаад байгаа байхгүй энэ хөдөлгөөн. Тэгээ ерөнхийдөө энэ ингээд сүүлийн 2 дахь 7 хоногтоо ингээд яг манаал ажиглаад л байгаа. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр бол ерөнхийдөө ийм байсан. Эндээс ерөнхийдөө энэ хоёр хөдөлгөөн айлын нэг нь үүсэх байх. Тэгэх юм бол бас орол сонирхъя гэж харж исэн. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн хөдөлгөөн маань юу болсон бэ гэсэн чинь эндээс ерөнхийдөө яг энтэй төстэй гэх үнтэй төсөө ер нь алинтай ч яг адилхан бол биш. Ерөнхийдөө төстэй яг энэ доороос дабл ботом үүсгээд дээш гарч ирсэн. Энэ дээш гарч ирсэн нь бол төдийлөн сайн явж чадаагүй. Яг тийг одоо арай жоохон ингэ гарч ирсэн бол жаахан орол сонирхоор бол байсан. Яг ингэж төдийлөн гоё гарч ирээгүй болохоор бас итгэлгүй л байсан л та. Яагаад тэгэхээр яг ингэж гарч ирэхаараа ямар нөхцөл үүсээд байдаг вэ? Ерөнхийдөө нэг яг ингэж жоохон жижигрүүлээд харах юм бол яадаг вэ гэхээр энэ болохоор нэг юм одоо энэ хөдөлгөөн байна тийм ээ. Энэ хөдөлгөөн ингэж гарч ирэх гээд байдаг байхгүй. Тийм болохоор бас одоо яг ингэж гарч ирээд энэ дээрээс бол одоо оролт хийхэд бол бас нэлээд ерөөсөө ямар нэг тийм итгэл
Тэ ярилж байгаа бол ерөөсөө болохоогүй байгаадасан л та. Тэгээ ерөнхийдөө янз энэ таазаг дуус сэтгэлийг нэг хүлээгээд хүлээсэн. Тэгээ одоо ерөнхийдөө ингээд дээш pullback энтер ингээд дээш гарч ирэх байх л та. Ямар ч гэсэн ингээд энийг бас сүүлийн хэдэн 7 хоног хараад байгаа нь болохоор бас тэгээ 4 цагийн тэр хөдөлгөөнийг ингээд бас бариад орчуулсан. Орчий гэж бодоод ингээд бас сүүлийн 2 дахь 7 хоног одоо ингээд 3 дахь 7 хоног дээр ингээд ажиллаж байгаа энэ дэр. Тэгээ үр дүнд нь юу болсон байсан ямар ч гэсэн доош ингээд ороод ирсэн. Харж ирснээр доош ороод ирсэн. Одоо ингээд доотлын юурал дээрээс шалгаад дээш гараад ирсэн. Тэгэхдээ ингээд 4 цаг дээрээ болохоор ингээд SPL line одоо ингээд юм сэтгэлээд ороод ирж байгаа юм л да. Тэгэхээр энэ дээш явж байгаа тэгээд ерөнхийдөө нэлээ ингээд хажуу болоод эхэлж байгаа гэсэн шинжилтэй одоо ингээд сэтгэлд ороод ирж байгаа болохоор тэгээд ямар ч гэсэн одоо энэ нэг хөдөлгөөнд орж ирэх гэдэг байгаа л да ингээд ерөнхийдөө нэг хөдөлгөөн орж ирэх гал байгаа. Тэгээд энэ хөдөлгөөнийг ерөнхийдөө одоо эндээс буцаж ямар ч гэсэн дээш гарч ирнэ гэж энийг доо сэтэлж чадаагүй. Тэгээд эндээс бол ерөнхийдөө дахиж нэг ингэж гарч ирэх байх. Тэндээс ирнэ харж байгаа дахиж нэг оролт ингээ хийх энийг ажиглал байгаад байгаа. Тэгээд ямар ч гэсэн 7 хоногийн ихээр бол энэ ямар нэгэн гой нөхцөл бол үүсэхгүй хаа. 7 хоногийн сүүлээр ч юм уу түн даваагүй ингээд дахиж дээш гарч ирж энэ хоёр оргил шигээ бас нэг өөрлөсөний гарч ирэх магадлал бол байгаад байгаа. Ямар ч гэсэн энэ хүртэл бол гараад ирэх байхаа. Энэ хүртэл. Тэгэхээр тэндээс харж байгаа бас оролт сонирхъя гэж хараал байгаа. Гэхдээ яг одоогийн байдлаар бол энэ төлөвлөгөө бол байхгүй. 7 хоногийн дундуур ингээд ямар одоо чарт үүсэх нь тийг харж байгаа нэг жаахан тухайн чартн дээр нь одоо паттерн яаж зурагдах боломж байна гэдгийг харж байгаа бас оролтоо сонирхъя гэж бодлоо. За тэгээд өнгөрсөн 7 хоногт болохоор бас биткойн, Ethereum ингээд ерөнхийдөө криптоны жаахан ингээд хажууд хөдөлгөөн ороод ирсэн. Тэгээ биткойн дээр ерөнхийдөө одоо эндээс нэг ингээд паттерн зурагдаж байгаа. Гэхдээ ингээд энэ бол нэг сайн паттерн биш ээ гэд нэг ярьжсэн да. Тэгээд хэрвээ энэ доошоо сэтрэх юм бол одоо яг энэ сэтрэлчийг ингээ хальт доош орж ирээ буцаж гарч ирээ дахиад доош унаа гэдэг. Ерөөхдөө тиймэрхүү хөдөлгөөн болох магадaltaй гэж байна. Тэгээ ерөөхдөө уналт бол энэ дахиад Middle line хүртэл дахиад уналт байгаа гэж харж байна. Тэгээд ерөөхдөө энэ юу бол таамаг нэлээд тунд авгүй явсан яг ингээ дутуу хөдөлгөөнөөр доош орж ирсэн. Энэ ерөөхдөө тийм сайн паттерн биш байсан болохоор буцаад ингээ гарч. Тэгээ гарч ирсэн хөдөлгөөнөөс нь дахиад ингээ доош Middle line хүртэл явж гисэн унчихсан. Тэгээ эндээс ингээ буцаад дээш гараад ирчихсэн явж байгаа. Тэгээд эх 7 хоногт болохоор энэ биткойн дээр бас дахиад арилжаа ерөөхдөө сонирхож байгаа. Яагаад сонирхоод байгаа гэхээр одоо ингээд нэлээд гой цэвэрхэн паттерн зурагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ингэж гой цэвэрхэн паттерн зурж байгаа юм чинь яг ихний доо хүүс одоо доошоо доо эвдэгдээд бас их гой доошоо нэг богино хэмжээний шорт оролт бас хийх боломжоос гарч магадгүй гэж бодоод байгаа. Гэхдээ нэг тийм удаан бол одоо за тэрийг бол дараа 7 хоногийнхаа юун дээр бас тайлбарлая нэг яг оролт хүлээж авах талаараа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоног ерөнхийдөө энэ дөр бол арчны таамаг бол байхгүй одоо төлөвлөгөө бол байхгүй дээрс. Тэгээ төлөвлөгөө бол байхгүй ерөнхийдөө зүгээр сонирхолтой ингээд зэг дээр ирсэн байгаа болохоор таамаг гаргаад үзье л гэж харж ирсэн л та. Тэр нь болохоор ингээд рейнж рүү ороод ирчихсэн. Тэгээд энэ рейнжээс ер нь гарах юм бол бас гой хүчтэй хөдөлж магадгүй. Тэгээд ямар ч гэсэн ингээ рейнж дотор яваад байгаа. Гэхдээ энэ доор ингэж хөрөхгүй ингээ дээш гараад ирсэн болохоор бас жаахан ингээ гараад ирж байгаа бол ямар ч гэсэн ингээ дээшээ энэ дахиж шалгахал байх л та энэ дийлэн таазаа. Тэгээд ингээ дабл bottom ч юм уу. Яг чинь доороо ингээ хөрөөгөө болохоор жаахан хэрэгэлзээтэй л байгаа да. Ямар ч гэсэн одоо цаашаа яг ямар паттерн зурх харж байгаа л дараагийн төлөвлөгөөнүүд гаргахаар байгаа. Тэр өнгөрсөн 7 хоног болохоор яг одоо өнгөрсөн 7 хоногийн нэг гарыг бол энэ дөрүүдээ ерөнхийдөө таамаг гаргаж байсан. Таамаг маань ерөнхийдөө дажгүй явсан боловч хүлээжсэн нөхцлүүд маань бол төдийл нь үүсээгүй. Тийм бас яг арилжаа бол яг гарах нь орж амжаагүй. Гэхдээ
өнгөрсөн 7 хоногийн үед болохоор евроын дэдгээд хостол маань түн давгүй доош ороод ирсэн. Евроын дэдийн хостол маань болохоор энд байсан өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдрөөс орсон арилжаа маань эндээс риск орсон оролт маань ямар ч гэсэн түн давгүй ороод ирсэн. Энэ арилжаа болохоор ерөнхийдөө өнгөрсөн нэг 2 удаа байхад 2 удаа стол болсон. Тэрийг бол ерөнхийдөө нөхөөд ирнэ. Нөхсөн арилжаа бол болсон. За тэгээд 7 хоногийн дундуур болохоор GP 225 гэдэг индекс болохоор доошоо ерөнхийдөө ингээ хөдөлгөөн чиглэл явж байгаа. Тэгээд ямар ч гэсэн энэ дээшээ одоо ингээ хүчтэй гарч ирэх бол болоогүй байгаа. Энд ингээ паттерн зураа дахиад доош унах байх гэдэг ерөнхийдөө ингээ хүлээлт 7-гийн 3 дахь өдөр байх. 3 дахь өдөр ерөнхийдөө ийм хүлээлт гараад ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө ийм паттерн зурхыг нэр хүлээгээд ингээд оруулах болох юм байна гэж харсан л та. Тэгээд эндээс яг юу болсон бэ гэхээр эндээс болохоор 15 минутын дээр болохоор яг жижигрүүлээ харах юм бол би ерөнхийдөө эндээс ерөнхийдөө түн давгүй ингээд энлүү бол ороод ирэх байх гэж харж байсан боловч ингээд нэг рейнж рүү ороод ирсэн 15 минутын дээрээ. Тэгээд рейнж рүү орж иж жагаад Дэлгц ширлээд өхөн байна уу? Рейнж рүү ороод за ийм дэлгэцээ ширлж болох байхаа. Рейнж рүү орж жагаад тэр маань ерөөхдөө ингээд паттерн болоод дахиад гараад ирсэн. Тэгэхээр одоо яах вэ гэхээр евро саяны хостол маань ерөөхдөө яагаад жоохон сонирхол татаа болчихсон бэ гэхээр одоо энэ паттерн болчихж байгаа юм л да. Одоо саяны хөдөлгөөн маань энэ чиглэлийн улаан ингээд нэг ингээд засвар паттерн болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ яг юу ямар хөдөлгөөн цааш явах вэ гэхээр ерөөхдөө дахиад цааш ингээд явах магадaltaй болж байгаа байхгүй юу. Тэр их 7 хоногтоо бараг гой боломж гарахгүй байх гэж. Одоо яг энэ дээр ямар хөдөлгөөн үүсч болохоор одоо энэ өмнөх энэ чарт шүү дээ тийм ээ. Энэ чартыг ингээд нэг засвар хийгээд дахиж ингэж явуулсан шүү дээ. Яг ийм хүний хөдөлгөөн үүсэх юм бол одоо энэ өмнө одоо ингээд хуржсэн энэ таац хүртэл баг ингээд хүрэх байх. Эндээс ингээд нөхцөл үүсч магадгүй гэж харж байгаа болохоор яг 7 хоногийн ихээр бол энэ арай ийшээ хурж шамжих байх. 7 хоногийн сүүлээр ч юм уу дундуур ч юм уу баг энэ таацлуу хөвөөд ирэх юм бол бас паттерн яг гой зурагдах юм бол бас оролт гарах байх гэж хүлээгээд байгаа. Тэгээ энийг болохоор бас ингээд том цагаар нь харах юм бол ерөнхийдөө ингээд том цагаараа бол одоо ингээд хөдөлгөөн ингээд засварын ерөнхийдөө хөдөлгөөн хийж хагаад ингэж бас гарч ирэх магадaltaй байгаад байгаа. Гэхдээ яг миний хувьд болохоор day trade одоо хийдэг болохоор одоо хараахан тэр үзэлээр болоогүй байх гэж бодоод байгаа байхгүй. Яагаад болоогүй гэж бодоод байгаа болохоор одоо энэ сүүлийн энэ SP-нүүд бол ингээл хүрээд л яваад байгаа. Яг хүрээд л яваад байгаа. Ингээл хүрээд яваад байгаа. Яг ямар үед болохгүй бэ гэхээр ерөөдөө энд хүрэхээ болоод энэ хавьяас ч юм ингээ буцаж гарах ч юм уу тийм ээ. Яг ингэх юм бол ерөнхийдөө энэ доош явж байгаа чиглэл ерөнхийдөө налуугаар ерөнхийдөө алдаад дээшээ ингээ гарах чинь гэж үзэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр яг сүүлийн одоо ингээ доош орсон оролт нь болохоор энэ SP яг ингээ шалгачаад байгаа болохоор ямар ч гэсэн яг day trade хийх хэмжээний одоо уналт бол байгаа гэж хараад байгаа байхгүй. Одоо уналт бол яг их 7 хоногийн ихээр бол байхгүй. Яагаад гэхээр яг одоо ийм паттерн ингээ зурчиж байгаа болохоор одоо энэ хөдөлгөөн маань дахиад ингээ засвар болоод энэ дээр дахиад орж ирэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ таац хүртэл дахиад ингээ орж ирэх гээд байгаа гэж ийм хөдөлгөөр таамаглаад байгаа. Тэгэхээр яг одоохондоо бол 7 хоногийн сүүлээр л ийм арилжаа нөхцөл үүсэх байна. Тэгээд ерөнхийдөө энэ дэр бол арилжаа бол яг хийгээв. Уул нь хөдөөжсэн яг цэг нь бол энэ дээшээ ногоон цэглөө ороод ирэх юм бол ерөнхийдөө жаахан сонирхол хийсэн боловч дунд нь ингээ паттерн зураг ирсэн. Тэгэхээр энэ бас ингээ хэлэлт маань жаахан яг хүлээжсэн нөхцөл маань үүсв. Тэгээд дараа нь болохоор 7 хоногийн өнгөрсөн 7 хоногийн дундуур алтны арилжаа алтан одоо гол тийм ээ алтны чаа гэдэг нэг цаг дээрээ нэг доошоо сэрээ бас байгаад байгаа.
Тэгээд энэ одоо яг энэ зурж байгаа нөхцөл нь болохоор яг нэг паттерн зураад байгаа гэж анзаарсан байхгүй. Тэгээд ерөнхийдөө одоо 1 swing, 2 swing, одоо 3 дахь swing гээ яваад сирений SB line-аас ерөнхийдөө дахиад ингээд доош урах магадaltaй юм байна гэсэн. Бас сонирхолтой юм байна гэсэн ийм нэг хүлээлт харагдсан л та. Тэгээд 7 хоногийн дундуур ингэж хараад тэгээ яг одоогийн байдлаар gold chart наас чинь энэ 3 дахь swing нь ерөнхийдөө гараад ирсэн. Гэхдээ өнгөрсөн 5 дахь өдөр бол нэлээд хүчтэй гараад ирсэн болохоор одоо эндээс нэлээд ингээд зурлалцсан байдалтай хөдөлгөөн үүсэх байх гэдэг. Тэгээ энийг бол дараа 7 хоног дахиад харж байгаа. Тэгээд одоо энэ B35 гэдэг дээр болохоор яг дараа 7 хоногт харж байгаа ингээд арилжаануудаа тайлбарлалээ. Тэгээ энэ болохоор яг өнгөрсөн 7 хоногт ингээд яг ямар арилжаанууд харж ирсэн, ямар нөхцөл хүлээж ирсэн гэдгийг л одоо ихлээр тайлбарлаж байна л да. Тэгээд тэр нь болохоор 4 цаг дээр ингээд яг ингээд доошоо ингээд нэг задар доошоо бириш паттерн ингээд зураад байгаа. Тэгээ яг иймэрхүү нөхцлүүд одоо үүсч магадгүй гэж хүлээж байгаа. Тэгээ яг одоогийн байдлаар болохоор ингээд доошоо хүрээгүй. Гэхдээ ингээд ямар гэхдээ энэ нөхцөл энэ үүсч одоо яг ихний нөхцөл. Одоо ингээд дээш гараад ирсэн. Тэгэхээр яг ингээд хэрвээ яг одоо энэ дээш гарч ирдэг энэ паттерн зурх юм бол эндээс бас яг риск оролт бас байж болох юм гэж хараад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр одоо энд 1 хөрсөн, 2 хөрсөн. Энэ жоохон хөрөнгө жоохон ихтгэлгүй санагдаад байгаа. Гэхдээ яг энэ дээш гарч ирээд энэ паттерн зурх юм бол бас оролт байж магадгүй гэж хараалаа. За тэгээд яг гол одоо эх 7 хоногт харж байгаа яг хослууд болно. Яагаад харж байгаа талаараа тэгээд яг ямар нөхцөл хүлээж байгаа талаараа сонирхуулаад бас та бүхэнд хуваалцъя. Эх 7 хоногт болохоор энэ евро йен гэдэг хослол энэ ардаа йентэй хослууд бас жаахан одоо доошоо энэ хөдөлгөөн хийх шиг миний хувьд бол анзаарагдаад байгаа. Яа одоо энэ болохоор евро йен 4 цагийн чарт байна. Энэ дээр болохоор өмнөх одоо энэ шалаа ерөөхдөө ингээд доош ингээд нэлээд сэтгэлээ гараад ирсэн. Ингээд доош ингээд тэр явж байгаа. Эндээс одоо ингээд нэг засвар хөдөлгөөн энийг би болохоор ингээд засвар хөдөлгөөн гэж харж байгаа байхгүй юу? Одоо яг энэ шиг ингээд засвар хөдөлгөөн эдгээр шиг юм засвар хөдөлгөөнүүд энэ тренд бол доош ингээд явсаар л байгаа. Одоо энэ бол засвар хөдөлгөөн гэж харж байгаа. Тэгээд энэ засвар хөдөлгөөн маань ерөөхдөө эх 7 хоногт ингээд бас юуж магадгүй. Засвар хөдөлгөөн маань дуусаад үндсэн чиглэл нь орж иж магадгүй гэж байгаа. Тэгээд энэ 1 цаг дээр болохоор доошоо ингээд сэрээ бол 100. Энэ сэрээ бол тунд авгүй явж байгаа. Тэгээд ингээд DTS би лайл нөгөө төхөд ирсэн. Одоо энэ бол ингээд нэг бириш паттерн гэж зурж байгаа хөөх. Тэгмүүд энэ SB лайл ингээд төхөд ирсэн байгаа болохоор эндээс яг 7 хоногийн 1-р 2-р ч юм уу зүйл үүсэхгүй байхаа 3-аас ч юм уу бас паттерн яг зурагдаад эндээс яг жоохон шорт орох нөхцөл үүсч магадгүй гэж хараад байна. Тэгээ евро йен болохоор ерөнхийдөө тунд аваа. Одоо эндээс 2 өдөр хүлээчих юм бол одоо ингэж явж байгаа тренд маань ерөнхийдөө нэг жаахан ингээ хазгаа болвол би эндээс чартн дээр харуулж байгаа. Яг ямар нөхцөл хүлээгээд талаар юу болж магадгүй вэ? Тэгээ 4 цаг дээр болохоор ерөнхийдөө энэ доош явж байгаа тренд бол хөврөл байгаа гэж хараад байгаа байхгүй юу? Тэгээд өмнө нь бол ингээд таац 2 таац ерөнхийдөө бүр ингээд сэтгэлээр ингээд нэлээд гараад ирж байгаа. Тэгэхээр энэ доош тренд маань хүчтэй хөврөл байгаа гэж харж байгаа. Тэгмүүд энэ бол ингээд зүгээр дундын ингээд засвар хөдөлгөөн. Энэ ингэж яагаад дахиад ингээд доошоо явах болов гэж хараад. Тэгээд 1 цаг руу ороод харахаар саяны энэ чарт маань байж байгаа. Тэгээд эс одоо ямрын хүлээгээд байгаа вэ гэхээр доошоо 1 цагийн сэрээ маань тунд авах ингээд бариад яваад байгаа. SB line гэсэн энэ дээр ингээд сайн барьсан, энэ дээр сайн барьжсэн. Тэр энийг ерөнхийдөө жоохон паттерн гэхэд арай жоохон хэцүү. Ямар ч гэсэн ингээд эхний доовоо эвдгийг жоохон хүлээвэл тунд оролт олж магадгүй. Одоо ингээд нэг дээш ингээд тренд явж байгаа тийм ээ. Энэ ямар ч гэсэн ингэж байгаа нэг жаахан хажуугийн хөдөлгөөн рүү ороод тэгээ эхний доовоо эвдээд дахиад нэг засвар жижиг паттерн зураад ихэд явж магадгүй. Энэ болохоор ингээд нэлээд огцон гараад ирж байгаа болохоор
ингээд огцом гараад ирж байгаа болохоор риск энтер бол хийхэд жоохон хэцүү. Яг иймэрхүү нөхцлөөс болохоор. Тэгэхээр яг ямар үед оролт хийвэл зүгээр гэхээр одоо хэрвээ яг энэ шиг ийм паттерн бол ингээд риск оролт бол хийхэд боломжтой гэж би яг хөвдөө бол боддог. Яг ингэж гараад ирсэн тохиолдолд бол риск оролт жоохон хэцүү. Энэ тохиолдолд яаж болох вэ гэхээр эхний энэ доовыг ерөнхийдөө доош FT-нийг хүлээгээд энэ чинь 1 цагийн чинь 15 минут төлөө оруулж агаад эхний энэ доовыг ерөнхийдөө FT-ийг хүлээж агаад тэрний дараагийн нэг засвар хөдөлгөөн дээр ерөнхийдөө орох юм бол тунд авахгүй гэж магадгүй. Одоо жишээ нь эндээс яаж байгаа гэхээр ингээд гараад ирсэн шүү дээ. Тэгмүүд эндээс болохоор энэ болохоор ингээд нэлээд ингээ хажуугийн хөдөлгөөн рүү орчод эхний доов ингээ ерөнхийдөө FT-ийг хүлээгээд FT-ийг хүлээгээд тэгмүүд буцаад ингээд орно. Гэтэ яг энийг ингээд ерөнхийдөө энэ дээр ерөнхийдөө ингээ паттерн зурж маа. Яг тэр паттерн дээрээс хараад орох юм бол одоо энэ доош энэ засвар хөдөлгөөний нэг ерөнхийдөө болох байх. Энэ трендийн дагуу бас өөрчлөж болж магадгүй гэж миний хараад байгаа. Тэгэд энэ дэшийн хөдөлгөөний ерөнхийдөө нэг тийм паттерн гэх юм жоохон хэцүү. Тийм хүчтэй гараад ирж байгаа болохоор эхний ингээд доошоо доовыг ингээд эвтгийг нэгтэй хүлээгээд ороход ерөнхийдөө нэлээд хоцрохгүй. Яг л ийм цэвэрхэн паттерн биш болохоор яаж анзаарагдаад байдаг гэхээр эхний ингээд доовоо доош ивсэн ч гэсэн ингээд буцаад ингээд нэг хүчтэй гараад ирээд байдаг. Тэгэхээр яг ийм нэг доовоо эвтгийг хүлээгээд паттернийг харах юм бол тунд аваагүй хоцрохгүйгээр бас орж магадгүй гэж харж байгаа. Тэр энэ хөтөө паттерн гэхэд жаахан хэцүү л байгаа юм л да. Нэлээд огцом хэлсэн болохоор эхний доовыг хүлээж агаад орох юм бол бас таажгүй арилж болж магадгүй. Гэхдээ 7 хоногийн ихээр биш 2 дахь 3 дахь ч юм уу тэр хаваар ингээд илүү гой зурагдаад боломж нь харагдах байх л та. Тэгж хүлээж байгаа. За тэгээд дараагийн хосол нь болохоор одоо энэ евро, йен, паунд, йен маань ерөөхдөө яг адилхан л ерөөхдөө төстэй хөдөлдөг хосол шүү дээ. Тэгэхээр яг арилжаа хийхээр бол яг аль нэгэн дээр нь л одоо хийвэл зүгээр байх гэж байна. Хоёул яг адилхан хөдөлдөг хослууд болохоор одоо паунд, йен ч гэсэн бас ерөөхдөө доошо тренд бол хийрээ байгаа. Тэгээд нэг яг нэг засвар хөдөлгөөнд өсөж байна хараад байгаа байхгүй. Тэгээд нэлээд нэг цэвэрхэн бол биш. Ямар ч ингэ засвар хөдөлгөөнд өсөж байгаа. Энэ болохоор 4 цагийн чарт. Нэг цаг дээр болохоор ингээд нэг юм дээшээ сэрээ болцож байгаа. Чинь нэлээ 15 минут дээр. Тэгээд энэ сэрээ бол бас тунд авгүй. Налуун бол гайгүй бариад таа гэж боддог байгаа. Харах юм бол ерөнхийдөө сиренээс харахад бол уналт бол арай болоогүй. Хүчтэй уналт бол орж ирэх арай болоо байгаа гэж харагдаад байгаа байхгүй энэ засвар хөдөлгөөний хэрэгс энэ дээрээс харах бол тэгээд өөр юу анзаараад байгаа гэхээр энэ өмнө ингээд сайн ингээд юу болж исэн дэмжлэг болж исэн бүс маань одоо буцаад ингээд эсэргүүцэл болоод болж байгаа. Тэгэнгუთ яг энтэй давхцаад энэ доошо сэрээ маань одоо SPLI маань сайн барьсаар л байгаа. Энэ бол дээрээ хурж ирсэн доороо хурж гараад ирсэн. Тэгэхээр энэ ерөнхийдөө энэ оролт маань энэ SPLI энийг дээш сэтэлж чадахгүй байх юм бол дараагийн хүлээж болох нөхцөл нь болохоор энэ буудлын SPLI нэг сэтлэг гарч ирэх юм ингээд хүлээж аваад орох юм бол бас нэлээд одоо юу нэлж баталгаатай алж болж магадгүй. Тэгээд энэ дээшээ сэрээ явж байгаа. Энд дэр ингээд дэмжлэг байгаа. Тэгэхээр яг их тоногт одоо яг энэ хэсэгтэр бол нэлээд ингээд рейнж энэ дэр бол ингээд рейнж орж ирнэ гэсэн үг л дээ. Магадaltaй бол рейнж орж ирэх магадaltaй хэрвээ энийг дээш сэтэлж чадахгүй байх юм бол ялчгүй доошоо арилжаа хийх нөхцөл үүсэх байна гэж хараад байна. Паундын дээр болохоор евроын паундын доллар яг ерөнхийдөө адилхан хослол. Гэхдээ аль нь гоё нөхцөл үүсэх нь тэрийг харж байгаа юм хэлтгий. Тэгээд яг одын чарт ерөнхийдөө дахиад буцаад ингээд дээш гарч ирээд яг ийм дээш доошо задардаг юм бийж фактер зурх юм бол одоо эндээс ингэж гарч ирнэ шүү дээ. Ингэж гарч ирэх юм бол бас эндээс ингээд нэг жахаар риск оролт хийх болох юм гэж бодоод ингээд явж байгаа.
Тэгээ ямар ч гэсэн дээшээ сэрээ бол дөнгөж зурагдаж эхэлж байгаа болохоор шууд ингээд доош ингэж яриад идэхгүй л байна л да. Тийм болохоор 7 хоногийн дундуур ч юм уу нэгт 2 дахь чарт зурагдаад өслөө гэж харж байгаа паундын тэр. За тэрний дараа нь болохоор биткойн дээр болохоор бас энэ одоо ингээд дээшээ ингээд сэрээ амар сайн ингээд бариад явж байгаа шүү дээ. Энд бол биткойн дээр. Гэхдээ би энийг бол тийгж удаан ингэж сайн барьж өгч чадахгүй байх гэж бодоод байгаа байхгүй юу. Одоо ингээд амар сайн сэрээ ингээд бариад яваалаа. Гэтэ ингэж удаан бол ингээд барьж чадахгүй байхаа. Энэ одоо ерөнхийдөө эндээс энэ жоохон амар ойлгомжгүй. Яг миний хувьд бол жоохон ойлгомжгүй байгаад байгаа. Жоохон хүлээж аваад одоо метал лайн энийг ингээд ерөөсөө чадахгүй. Энэ ингэж удаан ингэж цэвэрхэн дээшээ явж чадахгүй байх л та. Эндээс ингээд нэг доош засвар орж ирэх гэдэг л байна. Миний бодлоо. Засвар ямар ч гэсэн орж ирнэ. Гэхдээ одоо юу өмнөх одоо засваруудтай адилаар одоо чи ийм бүслүү ирэхэд нэг орж ирэх гэдэг байгаа. Яг бол энэ ийм бүслүү ямар ч гэсэн орж ирэх. Эндээс ийм бүслүү бол ямар ч хэсэн засвар орж ирэх байх гэж бодлоо. Хэрвээ эндээс засвар орж ирэх юм бол ямар ч хэсэн бүслүү нэг ороод ирэх байх гэж бодоод байгаа байхгүй. Гэхдээ тэгж доороо тэгж удаан байж чадахгүй. Одоо ингэж за орж ирлээ гэхэд энэ дээр тэгж бүр ингэж удаан ингэж байхгүй л болоо гэж бодоод байгаа. Өөртөө ингэж орсон шиг нэр ингэ гараад явчих واخа гэж хараад байгаа байхгүй. Өөртөө ингэ дээшээ хүчтэй тэрэнд бас ихсэн байгаа болохоор. Гэхдээ одоо ямар ч нэг засвар орж ирэн тэгээ эрт 7 хоног засвар марга ороод ирэх واخа. Тэгээд доороо тэгж удаан байж чадахгүй дахиад хуцаад дээш гараад байх гэж хараад байгаа байхгүй. Тэгэн гутаа яг дейт тэрээд хийж байгаа болохоор тэр нэг хэсгэн зургийн тэр бахан үнэлтийг бас ашиглалтын билүү гэж бас бодлоо. Тэгээд ямар ч юм дээш ингэж сайн бариад байгаа сэрээ бол төдийлэн тэгж удаан ингэ эндээ ингэ яалч хөрөөд байгаа. Тэгвэл энэ одоо доошоо болж эхлэх шалтгаан хэдэд эхлэх вэ гэхээр одоо энэ хуржсэн шиг одоо хүрхээ болоод их. Одоо эндээ ингэ хүрхээ болоод ингэ хүрхээ болоод эхлэх юм бол ерөөхдөө ингэ дээшээ ингэ явж байгаа хөдөлгөөн маань жоохон хажуулаад ингэ хийж байгаа гэсэн. Тэгэхээр энэ SB line дээр хүрхээ ингэдэг болоод энэ метал лайныг доос сэтгээд ингээл хөдөөд эхлэх юм бол ерөөхдөө одоо энэ дээш явж байгаа хөдөлгөөн маань яг ингээ хажуугийн болоод эхлээд тэгээд доошлох байгаа л гэсэн. Тэгэхээр одоо эхний шинж тэмдэг нь болохоор метал лайныг доошод сэтгээд гараад ирэх юм бол бас одоо тэр одоо нэг хэсгэн зургийн нэг засвар нь бас төгсөж байгаа гэсэн одоо тийм нэг шинж тэмдэг болох байх гэж одоо таамаглаад байгаа. Тэгэхээр одоо энд хүржсэн дараагийн удаа төдийлэн тэгж энд хүрч чадахгүй хаа гэж таамаглаад байгаа. Хэдэ энд нэг хөрөхгүйгээр ингэ дутуу хөдөлгөөн хийгээд дараа медаль лайнад бас сэтгээд ороод ирэх байхаа. Одоо энд бол ингэ яг л медаль лайнд хүрээд энэ нэг SB лайныг бол сэтэлж чадаагүй шүү дээ. Тэгэхээр энэ SB лайныг ерөөдөө сэтгээд ороод ирэх байх. Тэгэхээр энэ яаж байгаа гэхээр ингэж явж исэн тэрэнд маань ингэж жоохон хазгаа болоод эхэлж байгаа гэсэн санаа л да. Яг эндээс ирэхдээ сэтгээд ороод ирэх юм бол яг дараагийн нэг засвар гоё паттерн дээрээс бас яг эртээ тооцож байгаад нэг хэсгэн зуурын үнэлт бол байгаа. Яг тэрийг ингээд ашиглаад нэг арилжаа хий гэж байна л та юм. Биткойн болохоор тэр нэг ерөөхдөө дараа 7 хоногт гэж аах. Яг ингээд хажуугийн одоо дараа 7 хоногт бол ерөөхдөө ихээр бол ерөөхдөө нэг энэ хайр нэг хөдөлгөөн хийгээд засвар нэг хайлт орж ирэх л тийм одоо миний хувьд бол тийм таам байгаад байгаа. Тэрийг жоохон ашиглая гэж бодоод байгаа. За тэгээд дараа нь болохоор за энэ дээр болохоор одоо би нэг риск оролт хийчихсэн. Тэгээд хэр оновчтой гэдэг дараа 7 хоногт л харагдах байх л та. Тэгээд төдийл нэг ихтэй бол байхгүй байгаа. Яагаад вэ гэхээр голден дээр яагаад итгэлгүй
өнгөрсөн 5 дахь удаа нэлийн хүчтэй гараад ирсэн. Тэгээд энэ болохоор нэг юм уул нь бол ингээд паттерн байгаад байгаа. Тэгээд энэ болохоор энэ дэр нэг зурсан байна л да. Би эндээс ерөнхийдөө дахиад ингээд дээрээ ингээд рейнжлээд дахиад дуурчлах юм бол одоо нэг юм доошо задардаг юм паттерны яг гүйцэж магадгүй гэдэг. Одоо эндээс ингээд нэг рейнжлээд энэ таазыг барах. Энэ дээдлийн өмнө дурууг хөрчээсэн энэ хан шиг бол барах шалах байх гэж одоо яг л ихээр нэлийн хүчтэй гараад ирсэн болохоор дээрээс нь болохоор яг энэ хэсэг бол одоо энэ хэсгийг харахаар ингээд нэг юу байгаас тэ ингээд доороо амар ингээд ханшин нэг байж чадахгүй ингээд оронгуудаа тийш гараад байсан байгаас тэ. Тэгэхээр нэг энэ болохоор бас тэг доороо нэг төдийл нь удаан байж чадахгүй байгаа болохоор бас ханш ингээд паттерн болох одоо тийм яг гой цэвэрхэн паттерн ингээд зурагцсан мэтэл нь бас бүрдэхгүй байгаа юм шиг байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ингээд хэрвээ ингээд гоё рейнжлэх юм бол ингээд жоохон доошоо орж иж магадгүй байгаа. Хэрвээ доошоо орж ирээд төдийл нь явж чадахгүй ингэж байгаа дэш ингээд гарах юм бол бишээ ингээд тренд хүчтэй явчих магадгүй санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр тийм болохоор одоо яг орцсон байгаа нэг риск оролт маань жаахан жоох оновчгүй байж магадгүй юм шиг санагдав. Тэгээ ямар ч гэсэн эхнээд одоо хэдэн өдөр нэгт хоёр дахьт бол ямар энэ рейнж үүсэх байх. Тэр рейнж бол яг ямар хөө паттерн зурхаас шалтгаалж байгаа. Энэ ингээд доош хөвчтэй явах нь эсвэл энэ тавьдэрсээ энийг шалгах нь. Ямар ч гэсэн одоо энэ 1830 гэдэг хан шиг бол энэ шалгах байхаа дэшээ. Ямар ч гэсэн шалгах магадгүй гэж. Тэгэхээр бас ерөнхийдөө миний риск оролт маань төдийлэн амжилтгүй байх болов. Одоо орцсон байгаа болохоор жоохон ихтгэлгүй байгаад байна л да. Тэгэхээр их 7 хоногт ерөөхдөө энэ евро, йен, паунд, йен биткойн дээр болохоор бас нэг хэсгэн зургийн засвар байгаа. Тэрийг бол ашиглажий гэж бодоод байгаа. Маш их ажиглаж байгаа яг одоогийн байдлаар жоохон ойлгомжгүй чарт байгаа болохоор дахиад жоохон хүлээж агаад яг жоохон ойлгомжтой болоод ирэхээр нь ямар нөхцөл хүлээх үү яах вэ гэдгийг жоохон тодорхойлох гэдэг. Голден дээр болохоор харилцаатай гэхдээ энэ дэшээ ямар ч таазыг шалгах байх. Хэрвээ эндээс рейнжлээ доош унах юм бол энэ маань ингээд доошоо нэг бирж паттерн маань ингээд бүрдэх гэдэг байгаа байхгүй. Иймэрхүү одоо хүлээлттэй их 7 хоног. Одоо их 7 хоног ихний одоо хүлээлт маань ингээд байд. 3 дахь 4 дахьс юм харж байгаа дахиад ингээд 7 хоногийн дунд бас ингээд сонирхолтой байх юм бол бас чартуудаа одоо энэ position trade traders гэдэг trade гэдэг нэг бүрэн байгаа шүү дээ. Тийм нэг ирэхдээ чартууд болоод бас таамаг төвшүүлээд яв. Тэгээд ямар ч гэсэн миний хувьд болохоор яг day trade хийдэг. Одоо өөрөөр хэлбэл нэг арилжаагаа хийхин тулд нэг 2 үлээгээд гаралтаас гэсэн 2 өдөр барьдаг ч юм уу. Тийм хүү байдал болж байгаа сүүлийн хэдэн 7 хоног. Тэгээд бас яг иймэрхүү байдлаар ингээд яриа хийгээд те өөрсдөө бас харж байгаа арилжаануудыг хуваалцаад юу болсон яасан гэж ярих боломж бас өст бол байгаа шүү. Тэгээд яг бас өстө баярлалаа. Тэгээд бас ингээд таамагтай ингээд зүрсэн ч юм уу тийм ээ. Наа чин жаахан ингээд ийм биш үү тийм биш үү гэдэг ч юм уу эсвэл төстөө юм адилхан ID таамагтай байгаа бол бас ингээд ярилцаж болно. Заавал одоо миний таамаг бол бас байх албагүй бүгдээр ингээд ярилцаад суралцаад л одоо явж байгаа яг л хүмүүсийн адилныг одоо төлөөл гэж бас бодож байгаа. Бас ингээд асуулт ч юм уу тийм ээ. Одоо эсрэг байр суртаа ч юм уу хүмүүс байх юм бол бас ярилцаж болно. Ерөнхийдөө миний зүгээс ярих яриа маань одоо энд хөндөрлж байна. Голны ярилцаа бол нэлээд хэцүү л харагдав.